Сайн байцгаана уу? Та бүхэндээ хүсэл мөрөөдлөө бодит болгох 7 дүрмийг танилцуулъя. Хүсэл тэмүүллийг дүрслэн харуулах нь амьдралдаа хүсэж буй зүйлээ хэрэгжүүлэх алдартай арга юм. Өөрөөр хэлбэл бодит төсөөлөл бол хүсэж буй зүйл, үйл явдлаа зураг эсвэл дүрслэлээр өөрийн дотоод дэлгэц дээр харахыг хэлдэг. Дотоод дэлгэц нь нүдэн айнад ямар нэг зүйлийг оюун ухаанаараа төсөөлж эхлэхэд бидний харж буй зүйл юм. Төсөөлөлт нь хэдий ч их хөгжих тусам өөрийн хүссэн зүйлийнхээ дүр зургийг оюун санааны дэлгэцнээ илүү тод харна, төдий ч хүсэлт нь хурдан биелэх болно. Тиймээс уран сэтгэм сайтай баялаг төсөөлтөй хүмүүс зорилгодоо илүү хурдан хүрдэг. Таны амьдралд хүссэн үйл явдлыг амжилттай дүрслэн харуулах нууц дүрм зөвлөмжийг хүргэе. Дүрм 1. Зөв томьёолох. Зөв томьёолсон дүрмийг илүү хурдан орчлон ертөнцид сонсож биелэлээ олох болно. Хэрвээ зорилго тодорхой бус байвал түүний биелэх магадлал 0% юм. Хүсэж буй зүйлээ мэдэж байх ёстой. Үүнд хүсэл нь одоо цагт байх, хүсэл үүсгэл болон хүсэж байна гэсэн үггүй байх тодорхой байх ёстой. Дүрм 2. Эцсийн зорилгоо төсөөл. Таны зорилго бол эцсийн үр дүн дээр анхаарлаа төвлөрүүлэх юм. Таны хүсэл биелсэн, та зорилгодоо хүрсэн, таны мөрөөдөл биелсэн гэж төсөөл. Та эцсийн үр дүнд анхаарлаа төвлөрүүлснээр орчлон ертөнцид бүрэн итгэж байна гэдгээ харуулж байна гэсэн үг юм. Дүрм 3. Гадна биш дотор бай. Дүрслэх арга техник дэх чухал нөхцөл бол таны оюун санааны дүр төсөөллийн зураг дотор байх явдал юм. Өөрөөр хэлбэл та өөрийгөө гаднаас нь биш дотоод дэлгэцэн дээр төсөөлж үйл явдлын шууд оролцогч байх хэрэгтэй. Таны байх газар танхим биш харин тайзан дээр дэлгэцэнд байгаагаар төсөөл. Та бүх мэдрэмжээ өөрөөсөө дамжуулж бүгдийг өөрийн биеэр одоо мэдрэх хэрэгтэй. Өөрийгөө гаднаас нь бүү хар, харин өөрийнхөөрөө байж эргэн тойрныхоо ертөнцийг хараарай. Дүрм 4. Бичлэг зурагнаас илүү хүчтэй. Төсөөлж буй зүйл нь 2 ангилалд хуваагддаг. Үүнд зураг ба бичлэг. Өөрөөр хэлбэл та эцсийн зорилгоо оюун санааны дэлгэцэн дээр тогтсон зураг эсвэл мини кино эсвэл видео хэлбэрээр төсөөлж болно. Таны зорилго бол толгой дотроо хүсэл нь аль хэдийн биелсэн богино хэмжээний видео бичлэгийг дүрслэн хийх юм. Мөрөөдлийн биелсэн тухай видео бичлэгт өөрийн бүх үйлдэлийг оруулаарай. Мөрөөдөл биелэлээ гэсэн богино хэмжээний видео бүтээгээрэй. Дүрм 5. Бүх мэдрэхүйн эрхтнүүдээ асаа. Хүслийг биелүүлэхийн тулд эрч хүч хэрэгтэй. Эргэн тойронд буй бүх зүйл эрч хүчээс бүрдэж байдаг. Тэр дундаа бидний хүсэл хүртэл багтаж байна. Хүсэж буй зүйлээ бодит болгохын тулд тодорхой хэмжээний эрч хүчийг зарцуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүслийнхээ төлөөсийг эрч хүчээрээ төлөх хэрэгтэй. Эрч хүчийн түвшинг хамгийн ихээр нэмэгдүүлдэг зүйл бол таны сэтгэл хөдлөл юм. Хүсэл мөрөөдлөө төсөөлөхдөө сэтгэл хөдлөө бүрэн дүүрэн мэдрээрэй. Үүнд зорилгодоо хүрсэн, мөрөөдөл биелэлээ, баярлаж, хөгжилдөж, дуулж, бүжиглэж таашаал аваарай. Дүрм 6. Дахин давт. Хүслээ бодит төсөөлөлт болгох нь маш хэрэгтэй зуршил юм. Зуршлыг давтаж байж бий болгодог. 21-ээс 40 удаа давтсан аливаа үйлдэл автоматар зуршил болж хувирдаг. Зорилго нь илүү төвөгтэй бодиттой бус байх тусам танд илүү их дүрслэл хэрэгтэй болно гэдгийг санаарай. Тиймээс бодит төсөөллийг өөрийн дадал зуршил болгож өг. Дүрм 7. Зангуу дийгээ. Дүрслэх үйл явцыг хурдан асаахын тулд өөрийн ухамсарт зориулсан зангуу гэрэлт цамхаг үүсэг. Үүний тулд жижиг хэмжээний бичлэгээс хамгийн тод, хамгийн сэтгэлд хоногсон хэсгийн стоп кадр болгож түүнд нэр зохиоч болно. Боломж олдох бүрд та өөрийн төсөөлөлтөд түүнийг дуудаарай. Энэ зангуу бол танд муухай зүйл бодогдож сэтгэл санаагаар унсан үед эерэг сэтгэл хөдлөл рүү буцааж авчрах маш энгийн арга юм. Мөрөөдлөө бодож биелсэн гэж төсөөл
мөрөөдлийн биелэлээс баяр жаргал, ад жаргалын мэдрэмжийг мэдрээрэй. Та бүхэндээ амжилт хүсье.